Тэнгэрт бадмалсан зул. 2 дугаар богд Лувсан Дамби Донгмай гэгэнтэн 1724 он буюу 12 дугаар жарны модон луу жилийн хаврын дунд сарын шөнийн нэгэнд Төшөөтхан аймгийн Дархан Чин ангийн хошуу Өнөөгийн Төв аймгийн Алдан булаг сумын нутаг Туул голын сав газар өгөөмөрийн шард ходох өгөөмөр болдог толгойн өвөрт эцэг Эфүү Чингван дондууд орж болон их баярт нарын хүү болон лагшин мэндэлжээ. 2 дугаар богд бол өөрөө яахын аргагүй одоо Монголын алтан ургийн хүн байсан. Тэгэхээр анх цороо үжсэндэн ботхот бол бас өндөргийн зануузар хотогт маань Төшөөтхан гомд оржийн одоо хөө болж одоо мэндэлж байсан. 2 дугаар үжсэндэн ботхот мөн адил алтан ургийн одоо мэндэлж. Ялангуяа Төшөөтхан гомд оржийн хөө Чахан дөржийн хөө Арвдан дөржийн хөө Намжил дөржийн хөө Төдөн дөрж гэдгийн одоо дүү Дондод дөрж гэдгийн одоо хүү болон одоо мэндэлсэн. Одоо Эфүү Чингван Дондод дөржийн Эфүү гэдэг нь болохоор зэрэг бол Манжин хааны одоо гүнжтэй суусан учраас Манжин хааны одоо нэгсэндээ хүргэн одоо улсуудыг бол Эфүү гэж одоо нэрлэдэг байсан юм байна. Тэгээд тэр хүн бол одоо 2 хатантай байсан. Их том хатан нь бол одоо Манжин тэр хичээнгүй одоо бишрэлт гүнж гэж одоо тийм одоо гүнж байсан. Түүнээс бол 4 хүн одоо төрсөн байдаг. Тэгээд өндөр гэгэнийг одоо тааллуулахаас өмнө одоо Бээжинд одоо морилж байхад нь одоо халахын сайн оюун хан болон тэгээд дайчин одоо Чингван Дондод орж 2 одоо өндөргийнд одоо бараалахад тэгээд та одоо дараа төрөлдөө хаана одоо ямар газар төрөх вэ гэж ингэж одоо асуусан байдаг. Тэр үед нь бол өндөргийн би одоо би ч юм уу дахиад жилдээ хэн нэгэн хүний одоо язгуурт мэдлэнэ гэж ингэж одоо айлдсан байна. Тэр айлдварыг одоо Эфүү Чингван Дондод орж өөрийнхөө одоо өргөндөө ирээд ярьсан байна л да. Тэгэнгүү тэрийг бол тэр өөрийнх нь одоо хатан Манжин одоо хааны одоо гүнж сонсоод тэгээ за та одоо нутаг руугаа яваа. Тэгээ нутагтаа очиад та язгуур сайтай тэгээ дахиад юм уу бичилтэй хэн нэгнийг одоо баг хатан буулгаж тэг аав гэж ингэж одоо загсан юм байна. Тэгээ түүнийхэн дагуу бол Эфүү Чингван Дондод орж одоо нутагтаа ирээд за тэгээд хотгойдын одоо Даш Томнон гэдгийн одоо охин Баярт гэдгийг бол өөрийнхөө одоо хатнаар залсан. За тэгээд тэр хоёрын одоо дундаас бол 1724 онд одоо энэ хүүгэнтэн одоо мэндэлсэн ийм одоо түүхтэй юм байна. Эфүү Чингван Дондод оржийн баг хатан Баяртаас мэндэлсэн ёр бусын хүүд Банчин богд өндөр гэгэний хой дөрвөн хуйлгаан мөн болохыг тодруулж Лувсан Дамби Донгмай буюу сайн уян шашны зул хэмээх нэрийг хайрлжээ. Мөн ламуу чойжин бэрч Живзэн Думбын хуйлгаан мөн хэмээн айлджээ. Халах Живзэн Домб би одоо анх дугаар дөр өндөр гэгэний одоо хуйлгаанаар түүний одоо хойд дүрээр бол одоо 6 өдөртэй бол залагдсан юм байдаг. Тэр үед Манжин хаанаас ирсэн зарлагт миний зүүдэнд өвгөн хутагт хурж ирээд би 4-р Эфүүгийн хөвгүүн болж мэндэлсэн шүү хэмээн айлдахыг зүүдэллээ. Эдүүгээ миний зүүд болон Чойжингийн иш бошиг 2 таарсан тул Эфүүгийн энэ хөвгүүнийг хутагтын ширээнд залъя хэмээн зарлиг буулгаж байжээ. За мөн одоо Ламуу Чойжин гэж одоо сахиус байдаг. Тэр сахиусыг одоо буулгаад одоо асуухад бол мөн одоо тэр бол өндөргээний одоо хойд дүр муу юмаа гэж ингэж одоо иш лөндөн одоо буулгасан байдаг. Тэрний дагуу бол 6 сүдэртэйд нь бол түүнийг өндөргээний одоо хойд дүрээр одоо залсан ийм одоо байдаг. За тэгээд тэр бол бага наснаас одоо өөрийнх нь гол Янзан багш нь бол Манчир хотогт байсан. Манчир хотогт Агван Жамбал Данзан гэж тэгээд Манчир хотох тэргүүтээ олон одоо багш нарыг бол шүтэж одоо Бурхны ном эрдэнд бол одоо суралцсан ийм одоо байдаг. Цаг төр бас үүмэнтэй одоо байсан учраас зарим үед нь бол одоо урагшаа өр Монголын одоо олон нуурт очиж одоо сууж тэнд бол Бурхныхаа ном эрдмийг одоо өргөжлүүлсэн. Богд гэгэний багш нь буюу одоо Монголын богд гэгэний одоо
хүрээ хийдэх нь анхных нь одоо Хамблам Мажруутахт агуулсан Жамбал данза гэж лам байсан байна. Одоо Манчрын хийдийн ам гэдэг болсон. Энэ газарт бол богдыг нэм бясалгал бүтээл хийлгэх гэж одоо нэг сүм байгуулсан байдаг юм аа. Богдод одоо олон одоо ядан бурхтуудын ван, жанан энтриг Мажруутахт хайрлсан юм байна. Тэгээд тэрнийхээ дагуу бясалгал бүтээлийн одоо хийлгэх гэж хамт хоёулаа Нямбонд сууж энэ байсан газар нь бол одоо Мажрын хийд гэдэг ингээ болсон юм аа. Цаашаа улам одоо өргөжөөд тэгээд одоо богдын багшийн дараагийн дүр одоо Мажруутахтын 2 дугаар дүр тодорсоноос хойш одоо Мажруутахт 2 дугаар дүр нь 3 4 гээд 5 6 дугаар дүрийг хүртэл одоо тэр Мажрын хийдэд амьдардаг болсон юм байна. Тэгээд одоо улмаар энэ хийд нь өргөжсөөр байж байгаа одоо Мажрын хийд гэдэг болсон байна. Бурхан багшийн шашныг одоо үүргэнд авч дэлгэрүүлж хамаг амтныг одоо боловсруулан гэтлэхээр одоо таалсан сэтгэл үүсгэсэн одоо олон бацадваны нэрийн одоо дээд одоо бол манай богд нарын төрөл үйсийн эрхс одоо холбоотой байдаг. Тэгэхээр ялангуяа Бурхан багшийн одоо үеэсээс энэ одоо Бурхан багшийн шашныг 5000 жилээр шуурх хугацаанд энэ Бурхан багшийн одоо номыг ариунаар дэлгэрүүлж хамаг амтныг одоо дээд бод хотхыг одоо олох хөрөнгийг одоо үүсгэх, бодцотгэлийг одоо төрүүлэх энэ одоо үүргийг авч маш их одоо эрүүл тавьсан одоо агуу бодец бацадва нартай бол манай богд нар одоо үеийн богд нар маань маш холбоотой явж ирсэн. За тэгээ 2 дугаар богдын үед бол одоо их хүрээ одоо 2 удаа нүүсэн. Эхнийх нь одоо нүгэд улаастайд одоо ирсэн. За дараа нь бол одоо энэ одоо хүрээнд одоогийн одоо зүүн хүрээний байгаа тэр газар бол ирж бол их хүрээ одоо суурьсан юм одоо байдаг. Тэгэхээр ер нь бол 2 дугаар богд бол яг одоо их хүрээ энэ одоо энэ одоо алтан твшийн одоо хөндий гэх юм да. Энэ одоо хөндийд бол одоо суурших одоо имийг бол одоо голлон одоо хийсэн одоо ийм үе юм. Ялангуяа Монгол орнд 16 дугаар зууны сүүл үеэс Бурхан шишин одоо гэлгөөгийн ясны богзонхоо ясны ном дэлгэрхэд өндөргийн зануузар хотогт түүний дараагийн одоо төрөл үйсийн одоо хот дотор ялангуяа 2 дугаар богжсон ном хотогт бол бас Бурхан шишний гол одоо үндсэн одоо дээдийн ном бас үзэх сургалтын тацангуудыг одоо байгуулах ийм одоо таалалтайгаар Бурхан шишнийг хөгжүүлж эхэлсэн. За тэгээд 1739 онд нууц тарны одоо жүд татсан байгуулж түүндээ одоо Жичин сангаглан хэмээн одоо нэр өгсөн. За тэгээд 1745 онд бол одоогийн одоо энэ Бадам яг татсан одоо байгуулсан. Тэгээд тэндээ бол Дамдын Янсангийн одоо үүднээс одоо хурал ном хурдаг. Ялангуяа одоо Дамдын Янсангийн үүднээс бол одоо заслыг хийдэг. За тэгээд бүр одоо том төрийн хэмжээний одоо засал энтрийг одоо хийдэг. Тийм одоо татсан бол байгуулсан байдаг. За тэгээд мөн одоо 1756 онд бол одоо их хүрээнд цайны чойрын одоо татсан Дашчимбал татсан бол их хүрээнд одоо хазар сууршуулсан ийм одоо байдаг. 16 сүүл настайдаа 2 дугаар богд Усандан бие дам судар дандад суралцах үе нэртэй сургалтыг анхлан хүрээний газар байгуулсан. Монгол улсад анхны одоо системтэй сургалт одоо аль биесний их сургуулиудын анхны үүдийг тавьсан байна гэж ингэж үзэж болохоор байдаг. 1740 онд одоо түүхийн баримтын хэлснээр дугуйн сүм байгуулсан байна. Аль биесний сургалттай болсон байна. Хүрээ хийд сүмтэй болсон байна. Ийм баримт байна. Тэгээ энэ цагаас хойш одоо Монгол улсад бол одоо энэ тарны сургалтын сургууль бий болж энэ цагаас хойш одоо тасралтгүй өнөө хүртэл 1938 он хүртэл тасраагүй гэж одоо түүхэн сурвалжуудад тэмдэглэсэн байна. Жүд татсангийн гол сахиус байна тийм ээ. Сахиус шүтэнүүд нь бурхнууд нь юу юм бэ? Санд үе дэмжиг жигжид. Одоо энэ бурхан залаатай байж байгаа юм тийм ээ. Энэ бурхнууд байна. Сахиусууд нь болгоод их сахиуснууд нь гомбо буюу их хар гэдэг. Дамжин чойжоо буюу эрдгийн хийцэн. Үүдэн сахиус дамжин дөрөлөг. Ийм одоо 3 сахиустай. Жүд татсангийн одоо дээр үеийн 2 дугаар богдын үеэс дамжиж ирсэн чухал юм гэх юм бэл одоо Дашчимбал татсанд байгаа Сэнгийн Аараа гэдэг нэг бурхан байдаг. Манай 8 дугаар богдын ордон байсан богдын ордон гэдэг бид ногоо ордон гэдэг байгаа тийм ээ. Одоо энэ хүрээ энчээ ивэл хоозрыг бас хүрээний жүд татсангийн цамп сахиус болоод дамжин дөрдийг сахиус байх. Тэр их том хэмжээний.
зэгт намлаар хийсэн тийм том сахиус. Одоо бурхны шашны гол шим, охин, нуус таринтай байдаг. Нуус тарины нарийн тайлбаруудыг энэ сургуулийн газар сургадаг. Дээр нь энэ газар агримбын дамжаа барьдаг. Агрим гэдэг цолой олгодог ийм хүрээ хэд байсан юм байна. Энэ яагаад Жудассан Монгол улс байх ёстой юм бэ? Энэ ялгаа нь юунд юм бэ? Гол юм нь өдөрч Жудассангаас жинхэнэ хүн бий болдог ёстой юм. Аг тарины ном мэдэрсэн, судар тарины гүнхаа нэвтэрчихсэн. Тэгээд олон төмний төлөө жинхэнэ хүний төлөө гэсэн тийм хүнлэг бодтой бие хэл сэтгэлээ тэрэн зориуз энэ сайхан хүнийг ирээдүй бий болох юм бол Монгол улсын хөгжил юм аа. Монгол улсын нэг бахархал соёл нь юм аа. Агсан төвчний гол мэдлэг авах. Тарны ном бяцлагад хийх. Хүн нэгэн бие нэг энэ насанда өтөр төргөнээр хурдан гэгэрл хүрч болох. Хамаг тэр хилэн цэцүүдгээр бүгдийг ариусган арилгаад олон энэ дэрийн бурхны авшиг бүтээлийг хийгээд ёсчлон хийгээд түүгээр дамжаад тарны дээд аграм гэдэг цол дээр хамгаалах. Энэ тарны ёсны гол сургуулийг байгуулж гисэн. Энэ бол тухайн үеийн 17 зууны Азад ховор ийм сургууль ховор байсан. Ягаад вэ гэхээр ер нь бол бурхны шашин дотроо эхлэгний шашин дотор энэ очир төлөгний шашин гэдэг бол үнэхээр ховор. Тэгэхээр ийм төрлийн дээд боловсролыг олгох гол суур засангуудыг байгуулж өгдөг бол энэ шашны тэргүүн лидер хүмүүс л хийдэг ажил. Зүүн цагаас гитлэх гадна дотны хорлыг босгох арилгах цагийн ороо босгох амрал болоод бол энэ Дамдын ясан бурхны бас уншлага ном, хурал ном гэдэг бол бас их ач холбогдолтой юм байдаг. Тэгээ иймийн тулд бол 1745 онд бол 2-р богдгийг Лувсан Дамби домигийн болвол Баатамын датцангийн анхны уг суурийг тавьж аг датсан буюу сандууг төчлөн хийдэг үүсгэн байгуулж Дамдын ясан бурхны хурлыг эхлүүлсэн байдаг. 4-р богдгийн болвол 1806 онд бол Ядмын язгуур дотроос 5 язгуур байдаг. Ядмын язгуур 5 язгуур дотроос бол Бадмын язгуурын бурхтыг дактыг ийм датсан болгож Бадамёг датсан гэж нэр хайрлсан байдаг. Ер нь бол Бадамёг гэдэг нь бол нэрийн үед бол Бадма гэдэг нь бол линхва цэцгийн нэр. Линхва Бадам линхва бол шавар дураад ч гэсэн тоос бортог дотдгүй юм ариун цэцэг байна. За Ёгоо гэдэг нь бол эгүү зэрэг гэсэн үг. Эгүү зэрэг гэдэг бол энэ дотроо тэмдэгтэй эгүү зэрэг гэж байдаг. Тэгээ эгүү зэрэг бол орчлон төрсөн ч гэсэн орчлонгийн гим үл халднаа гэсэн утгатай ийм нэр байдаг. За тэгээд Бадамёг датсангийн бас нэг ялгамжаатай сахиус нь бол энэ жамсрын сахиус байдаг. Бас их ховор нандин хийцтэй босоо хүний дүртэй бол жамсрын сахиус бол заалж шүтдэг байсан. Тэгээ энэ жамсрын сахиусанд бол бас нийт монголчуудын амар амгалан сайн бахан тухайд бол номын үүс дэлгэрэх шашин ном дэлгэр ариун сайхан бахан тухайд бол 5-р богж Явцан Дамбингийн Пэрэнжил буюу үйлсийн зохионгоос ингээд зохиож жамсрын сахиусны цээжинд ингээд зүүж бас юм өргөсөн бас юм түүх байдаг. Гол шүтээ нь бол Овон Бадамжина бурхан. За их ядам сахиус нь бол Дамдын ясан, Дамдын сандуу ядам байдаг. За Хувилгааны аймгийн Даш Таржгаа гэж их шид бүтээлтэй мундаг лам байсан. Энэ лам бол манай хийдийн бас нэг тактик Таван хаан гэж сахиус байгаа. Таван хаан буюу Гүнгагийн сахиус байдаг. Энэ Таван хаан сахиусны бол Пэрэнлээ жалуу гэдэг бурхны бас нэг дүр гэж ингэж ярьдаг байсан. За тэгээд Бадамёг датсангийн үйл ажиллагаа бол 1937 он болтол бол хэвийн үйл ажиллагаа явагдаж байгаад 1937 оны их хилмийлүүлэлтээр бол өртөж хурал ном зогсож хийд орны үйл ажиллагаа бол зогссон байдаг. Бадамёг датсан маань бол хилмигдүүлэлтээс хойш 65 жилийн дараа 2002 онд бол хуучнаар Гисэр сүмийн барилга дээр бол хийд орон дээр бол хурал номын үйл ажиллагаа дахин сэргсэн байдаг. Өнөөдрийн байдлаар бол Бадамёг датсанд 30 орчим лам хурж байгаа бөгөөд хуучны Дамдын ясан бурхны элсэн хот мандалтай хурлыг бол Сэрэ хідийн гівшил харамб аграм лам Түтэн цопол ламаар бол хилүүлэн энэ хурлыг сэргээхээр бэлдэж байна. За 2-р өгдийн үүсгэн байгуулсан мэргэд гарахын орон энэ Дашчмбал датсан бол 1736 онд Долнуурт байгуулагдсан датсан. Долнуурт байгуулагдаа 1756 онд хүрээнд нөөжирч нийлсэн байдаг. 2-р өгд өөрөө Янзун багш Манчар ламтай хамт Манжаа хаанд бараалгасан байдаг. 2-р өгдөөс асуусан байдаг Манжаа. Танай
ламгаа одоо ном их зоглож гин үү, чойрын ном үзэж гин үү, чойр татсантай юу гэд. Тэгтэн 2 дугаар нас бага байсан болохоор жоохон тулгамдаа сандраад өөр янз бүрийн багш болох Манчар утгт руу харсан. Тэгэхэд Манчар утгт толгойд өгсөн гэж. Тэгэхээр 2 дугаард манжи хаантаа чойр татсантай би чойрын ном үзэж байгаа гэж хэлсэн. Тэгээ буцаж ирээд Долнуурт ирсэн даруйдаа ирнэ. Долнуурын хэлсэнд байгуулсан гэж гардаг. Тэн дээр бол Манчар утгт татсангийн шунлай ламаар суугаад 2 дугаар татсангийн гисгүү суугаад тэгээд 5 ламтай нийлээд ингээд долуулаа чойр татсангаа анх байгуулад хурлаа эхэлсэн. За ингэж хурлаа эхлэхэд нь хар морьтой хар дээлтэй хүн ирж татсан орон байгуулах ажилд их тус үргэсэн гэдэг. Тэгээ тэр хүний нэрийг асуусан гом гэдгээ гэсэн гэж. Тэр хүнийг төрөлд нь хайгаа олоогүй. Тэр хүнийг гом сахиусмын залраад татсан орон байгуулах ажил туслаад буцлаа гэж бэлэгшээгээд тэрнээс сахиусан сайхан гом гэдэг болсон. Тэр үйл явдлуудыг харуулсан ийм сайхан гомбын сахиус Дацангийн баруун игнэний 2 дугаар мөрний хамгийн ихний багнан дээр 37 оноос өмнө ингээд залаатай байдаг байсан гэдэг. 1995 онд энэ Дацанг энэ Дашчоомбол Дацангийн бөөрөн дээр шинээр бариад тэгээ энэ багнан дээр яг ийм сахиус залаатай байсан гэдэг хөшчүүл энэ бурхныг ингээд шинээр бүтээл гэж 95 онд энд залсан байт. Бараан морьтой бараан дээлтэй хүн энэ гом гэдэг хүн тэр хар шувуу хадаг зуугаа явж байгаа гом сахиусны нөхөр хор шувуу ингээд хадгийг аваа явсан гэдэг. Доор нь 2 дам хадаг барай зогсож байгаа энэ Динсасмын зүг рүү хадгаа өргөөд ямар ихчээ залах вэ гэдгээ шинжээд байж байгаа гэсэн ийм үйл явдлуудыг харуулсан ийм сахиусыг баруун мөрний эхний багнан дээр ингээд залаатай байдаг юм аа. Гом сахиусыг энэ Дацан голлон шүтдэг. Дацан байгуулсан үйл явдалтай хамсруулад сайхан гом гэж тусдаа. Хүрээнд сайхан гомбын сахиус гэж ганцхан энэ Дацан тахдаг ийм сахиус байдаг. Энэ бол нийт шавь нарын ном үцгэд харшлах шалтгааныг арилгаж зөвхөлөх шалтгааныг бүрдүүлэх ийм аврал даатгал энэ сахиусанд одуулж яхад ер нь номын талаас дэтгэе явдаг. Энэ суудал Манчар ламд зориулж тусгаалan зассан суудал Дацан байгуулах үйл хэрэгт Манчар лам их ач холбогдолтой их хичээл шамдал гаргаж оролцсон байдаг. Энэ хүний гавьяаг мөнхөлж Дацангийн зүүн талын 2 дугаар мөрний эхэн дээр Манчарын суудлыг засдаг болсон. Энэ нийтийн зам мөрийг судлан суралцаад ялангуяа энэ буддийн хамаг суур гол номуудыг гол их шүн чимээ буюу гол судлагдсан болсон номуудыг энтхийн мэрэгдийн номууд төвдийн мэрэгдийн эрдэмтдийн зохиол бүтээлийг үзэн судалдаг. Энэ Дацанг үүсгэн байгуулснаар монголчууд ерөнхийдөө дэлхийн философи судалдаг. Дэлхий дээр мэтгэлцээний онолын үүднээс аливаа зүйлийн зүйл захдлыг тайлбарлан ярьдаг. Аливаа зүйлд шинжлэх ухаанчаар хандаж сурдаг. Аливаа зүйлд шууд итгэл үнэмшлэх, хүчээр итгэл үнэмшлэхтэй хандах биш. Ямар нэгэн зүйлийн учрыг учир шалтгааныг хоорондоо мэтгэлсэн маргалзаж тэр онлын мэтгэлцэн дээр маргалдаж аливаа зүйлсийн зүй тогтлыг танин мэддэг ийм сургуулийг 2 дугаард байгуулж гисэн учраас Монголын тэр нийгэмдэх хүмүүсийн нийгмийн дээрх үзэл хандлага орчин цагийн хүмүүсийн дээрх оюуны дөрөйтлөл гэдэг зүйлийг аяанда тэргэж үгүй болгодог. Тэр гол зүйл нь бол энэ юм аливаа нэг зүйлийг учир шалтгааны үүднээс тайлбарлаж онж мэддэг. Энэ сургалтуудаар дамжиж ийм мэдлэг боловсрол авдаг гол Дацанг нээж өгснээр бол 2 дугаар бол үнэхээр ачтай юм байна. Тэгээд энэ хүний шашин намын үйл ажиллагаа бол бас их чухал юм. Яагаад өгөхтэй зэрэг бол Жадрын хамбал намын айлтвар байдаг. 5 дугаар богд чөлөөд Жадрын хамбал намд бол айлтгсан байдаг. Манай ингээд энэ богдуудын дундаас бол анх дугаар богд бол үнэхээр их ачтай шашин номыг бол дэлгэрүүлсэн маш их ачтай ийм хүн юм да гэж ингэж хэлэхэд бол 2 дугаар богд ч гэсэн маш их ачтай шүү дээ гэж. Яагаад өгөхтэй зэрэг бол бидний дэлгэрсэн энэ шашин бол налан дээрийн хийдийн уламжлал. За тэгээд төв дээр дамжаад Монголд дэлгэрсэн ийм судар тайрны хоёр хосолсон ийм сургаал юм гэж. Энэ судар тайрны хосолсон шашин бол зөвхөн номоо зүгээр нэг үзээд уншаад суудаггүй. Тэгээд сургалтыг бол маш сайн хийдэг. Өндрөг гэгээн бол Монголын бурхан шашныг 3 дахь дэлгэрэлтийн үед Монголын бурхан шашин буюу Монголын Гэлүгагийн шашныг бол сайхан үүсгэн байгуулсан. За тэгвэл түүн дээр нь тэр Гэлүгийн шашны хамаг судлах тухайг үзэж судалдаг танид цойрын Дацан болон нууц тарны жүд Дацан хоёрыг байгуулсан хүн бол 2 дугаар богд юм аа. Тийм учраас 2 дугаар богд бол Монголын энэ Гэлүгийн шашны бол 2 мм нээсэнтэй адилхан гэж ингэж
айлтсан байдаг. Бурхан шашны ном дотор хоёр чухал одоо юм байдаг. Нэгдүгээр сэтгэлээ даруусгаад бод сэтгэлийг одоо төрөв бод сэтгэлтэй болох. Хоёрдугаар оюун ухаан одоо тэр оюун ухаан бэлэг оюун ухаанаа хөгжүүлээд дээд юмны одоо дээд мөн чанарыг одоо тань мэдэх. Оюун ухааны одоо дээд төрөх. Энэ хоёр арга зам бол бурхан шашны ялангуяа энэ их хөлөгний уламжлалт энэ дээдийн ном дотор бол хүн нэг үе нэг насны дээр бурхан болоод болдог. Энэ ном учраас бол монголчууд их одоо хов бэлэг өрөөлтэй ялангуяа их дээд савралтад бүгдийн таалал өрөөлөөр Монгол орнд бол одоо бүгд нар төрлийн эрхс таалж төрөл таалж Монгол орноо одоо мэндэлж энэ шашин амтныг одоо тасыг агуу ихээр одоо гүйцэтгэж иржээ. За хоёрдугаар бүгдийн одоо байх цаг үе бол монголчуудын одоо хувьд улс төрийн нөхцөл байдлын хувьд бол дотроо одоо нэлийн одоо талцал хаваагдал орчихсон. Гадна дотны одоо янз бүрийн одоо өнгийсэн өмгөлдсөн энэ одоо хүчин давтчих шахсан ийм одоо хүнд хэцүү цагт байсан л да. Урд бол одоо манжигээ том гүрэн гарчихсан. Орд одоо хойно болохоор зэрэг одоо энэ Оросууд бол нэлийн одоо хүчрхэг болоод эхэлчихсэн. Ийм одоо хүнд хэцүү цаг үед богд маань байсан одоо цаг үе. Одоо цаа тогтнолоо алдахгүй байх. Энэ цаа тогтнолын төлөө бас тэмцэж яваа хүмүүсийг оройлон одоо дэмжих үүнтэй одоо холбоотой олон зүйлүүдээр одоо орсон. За тэгээд яг хоёрдугаар богд өөрөө бол ээж нь бол хотгойдын одоо тэр Даш Тавнан гэдэг хүний одоо охин байсан. За тэр талаараа бас хотгойдын одоо Шадарван Чингүн Жоо энтертэй бол бас нэг одоо ойр дотн одоо байсан байдаг. 1755 одоо оны үед бол одоо дэгдэж гарсан тэр одоо хотгойдын одоо Шадарван Чингүн Жоо амар санаа тэргүүтний одоо бослогыг бас одоо хоёрдугаар богд бол дэмжиж одоо оролцсон одоо ийм одоо байдаг. Манжийн төрийн хатуу бодлогоос ард иргэдээ өмгөөлн зогсож эцгийн учир битүүлгээр хороож ахын цаазлан өөрийн сүрдүүлэн доромжилсан явдлыг үл тэвчин хоёрдугаар богд ловсон дамби донгмэ ундууцсан эсэргүүцэж дөрвөн аймаг хилэлцээд их түүэн өдмүй хэмээн авиралсан Манжийн хааныг ихэд чилж балмагдахад хүргэж байжээ. Монгол оронд одоо ингээ босдог гараад тэгээд одоо Манжийн хааны зүгээс бол нэлээд одоо хатуу ширүүн ойрдуудыг одоо нухчин дарсан шиг халах монголчууд руу чиглэсэн тийм одоо бас нэг хатуу ширүүн арга хэмжээг бол авахар бас давтсан байдгийг билээ. Одоо тэр үед нь бол одоо хоёрдугаар богд Манжийн хаанд одоо захиа илгээж за ийм одоо хатуу ширүүн зүйлийг бол одоо явуулах хэрэггүй. Та одоо ингээ тайвшрах хэрэгтэй. Ингээд бол тэр тухайн одоо үеийн тэр байдлыг бол зогсоосон байдаг. За тэгээд сүүлд нь ч гэсэн одоо Манжийн хаан бол тэрийг одоо ойлгоод одоо хатуу ширүүн одоо ийм одоо дайн байлдааныг одоо хийж маш одоо олон хүн одоо цэргүүд болон энгийн одоо олон ардууд амь өргөдөх байсан. Энэ байдлыг бол одоо зогсоож илүү одоо юу гэдгийг одоо арай жоохон тийм зөөлөн одоо аргаар бол энэ хүү одоо тэмцлийг бол зогсооход одоо нөлөөлсөн учраас бол одоо хоёрдугаар богдод бол бас амтныг жаргуулагч гэдэг. Анхдугаар богдод бол одоо шашныг мандуулагч гэдэг цол өргөсөн байдаг. За түүн дээрээсээ нэмээд хоёрдугаар богдод бол амтныг жаргуулагч гэж. За тэрнээс хойш үе үеийн богдууд бол шашныг дэлгэрүүлэгч, амтныг жаргуулагч гэдэг ийм одоо цолтой одоо явж байсан ийм одоо байдгийн билээ. 1758 оны одоо ихээр одоо 1 сарын үед бол таалд өгсөн. За түүний одоо таалд өгсөн нь бол бас одоо тэр Манжийн одоо эсрэг бодлогыг одоо дэмжснээс одоо болж бас одоо таалд өгсөн гэсэн ийм одоо түүх байдаг. Хоёрдугаар богд ловсон дамби донгмэ цаг төрийн төвхтэй үед богдын сэнтэд 29 жил сууж эд залуу 34 наснда жанж халж гэгэн язгуурын дамб даржаа хийдэд залжээ. За тэгээд хоёрдугаар богдыг таалд өгсөний дараа бол Манжийн одоо хааны зүгээс бол зарлиг одоо болгосон байдаг. За тэгээд энэс хойш бол одоо Монголын одоо халах живцэн дам одоо утгахтыг бол Монгол орноос тодруулж одоо болохгүй гэж. За тийм учраас бид нар одоо 3 дугаар удаас эхлээд 8 дугаар богд хүртэл бол ер нь одоо төвд орноос одоо залж байсан. За тэгээд сүүлд нь одоо 9 дугаар богдод ч гэсэн одоо төвдөд тодорсон байсан ийм юм. За тэгээд 9 дугаар богд гэгээ маань бол Монгол оронд одоо залраад тэгээд өөрийнхөө одоо энэс хойш одоо Монголын одоо халах живцэн дамбын одоо дүр бол Монгол орноос тодорно гэдгийг бол өөрөө одоо ягуураараа одоо ингэж айлдсан. За тэгээд түүний дагуу бол бид нар одоо өнөөдөр 10 дугаар богдоо одоо ингээд тодруулан
залаад ингээд одоо байж байгаа. Ийм одоо түүхтэй юм аа. Тэгэхээр энэ 2024 он гэдэг бол Монголын бурхан шинжтэй холбоотой хэд хэдэн одоо чухал одоо тэмдэглэлт ийм одоо үйл явдалтай холбоотой байгаагийн нэг том чухал юм бол 2 дугаар үеийн Төмөн гэлзээ гэсэн 300 жилийн одоо байгаа. 2 дугаар үеийн Зүзэн дам нутагт гэдэг Монголын шишний тэргүүн, шишнийг мандуулагч, амьтныг жаргуулагч гэдэг одоо ийм цалтай. Тэгээ хамаг амьтныг одоо энэ асар энерхүүн сэтгэлийн одоо таалж, амьтныг одоо боловсруулан гэтлэхийн арганд одоо мэрэгэн болсон энэ том бодис одоогийн мэндэлсэн Төмөн гэлзээ гэсэн 300 жилийн ойтой холбоотойгоор Монголын бурхны шинжтэй гандан нэгчлэн хийд мөн одоо 2 дугаар Зүзэн дам нутагтын одоо өөрийн төрсөн нутаг Төвөмгийн Алтан булаг сум, мөн Төв аймгийн одоо орон нутгийн цаг захаргаа гээд олон одоо газрууд хамтраад 300 жилийнх нь ойг ёслол төгөлдөр бас олон дарга хэмжээтэй тэмдэглэл өнгөрүүлээ. Одоогоос 10 жилийн өмнө бас 2 дугаар үеийн Төмөн гэлзээ гэсэн 290 жилийн одоо бас тэмдэглэл өнгөрүүлж байсан. Энэ бол саяхан мэт одоо өнгөрч. Тэгээ энэ үед бас олон одоо Ахмад Эрдэмтэд 2 дугаар үеийн одоо намтар түүхтэй холбоотой ашны одоо зүтгэлтнийхэн талаар мөн одоо манжийн одоо архивын одоо баримт мэдэгдээгүй гэсэн олон материалуудыг одоо гаргаж ирж за мөн 2 дугаар үеийн одоо намтар түүхэнд одоо холбоотой улс төрийн одоо намтрынхын талаас хэд хэдэн зүйлүүдийг бас ярьж ирсэн нь одоо ингээ хорлын мэтгэлүүд болж үлдээд бас ингээ 2 дугаар үеийн намтар судлал чухал одоо хэрэглэгдэн болон одоо үлджээ. За тэгвэл 300 жилийн ойн одоо энэ түүхэн одоо үйл явдсад гандагчлын хийдээс эрдэм шинжилгээний хурал одоо зохион байгуулсан. Эрдэм соёлын хүрээлэн гандагчлын хийдийн одоо захиргаа Төв аймгийн одоо энэ Алтан булаг сумынхан гээд өнөөдрийн бидний аршааныг хүртэж айдас жимлвийн одоо хүртэж байгаа одоо номын орон болсон олон татсан хийд энэ бүгдийг анх үндэслэн байгуулж үнийг дэлгэрүүлэхэд онцгой ач гавьяатай өндөр гигэн зан узар Монголын анх дугаар богдын маань 2 дугаар дүр болох 2 дугаар богд Лусан Дамби дүмээ дээдсийн одоо Төмөн гэлзээ хийсний 300 жилийн энэ жил тохиож байгаа. Энэ үед 2 дугаар богдынхоо ач хавьяа 2 дугаар богдынхоо хичээл зүтгэл энэ бүгдийг даган басиж дурдсан санаж ийм хурал хийж байгаа нь бол одоо энэ цаг үед байгаа бидний зайлшгүй хийх ёстой ийм одоо эрхэм үйлүүдийн нэг. Тэр утгаараа өнөөдөр энэ эрдэм шинжилгээ хурал зохион байгуулагдж байгаа нь их цаг үе олсон ийм чухал байна. 2 дугаар бүгдтэй холбоотой урд мэдэгдээгүй олон одоо зарим намтартай одоо холбоотой олон зүйлүүдийг шинээр одоо тодорхойлон гаргаж ирлээ. Ер нь 2 дугаар бүгдийн намтарт холбогдох хэд хэдэн одоо намтруудыг эмэгтгээд 2 дугаар Зүзэн дам нутагтын төв төл дээр байгаа намтруудыг монгол хэлээр орчуулж төв төлнийх нь одоо анх нь одоо байгаа тэр их хүүхдийн сурвалжуудтай хамтарсан хэвлэлсэн ийм шинэ ном зохиолууд гаргалаа. За Монгол Улсын үндэсний төв архивын сан бүрт бол 2 дугаар Зүзэн дам хотогтод холбогдох хэд хэдэн баримтуудад хадгалагдаж байна. Өөрөөр хэлбэл манж болон монгол хүчгээр бичсэн ийм баримтууд бол хадгалагдаж байна. Ерөнхийд нь агуулгыг авч үзэх юм бол богдын одоо дүрийг тодруулсан тухай болон мөн одоо түүний жанж халсан, за түүнийг одоо долнуур шилжүүлэн суулгаад, за хүрээнд буцаан шилжүүлж авчир суулгах тухай болон за түүний айш зан өвдөрч одоо эсэн тухай Манжин хаанд мэдэгдэж Манжин хаанаас буулгасан ийм баримтууд бол ерөнхийдөө хадгалагдаж байна. Хоёрдугаар үеийн Төмөн гэлзээ мэндэлсэн гисэн газар дээр нь гэрэл тишээ босгосон явдал. Тэгэхээр энэ олон жилүүдийн туршид ер нь 2 дугаар үеийн Төмөн гэлзээ гисэн газрыг ер нь хэд хэдэн сурвалжаар аль өгөөмөрт мэндэлсэн юм бэ? Одоо яригдж байгаа ер нь бол эрдэмтдийн донд яригддаг 3 одоо өгөөмөр нэртэй газар байсан. Нэгдүгээр Төв аймгийн Баян сумын нутагт өгөөмөр гэдэг газар байдаг. Богдхан уулын одоо өгөөмөрийн ам гэж томоохон нэртэй газар байгаа. Гуравт нь бол Төв аймгийн Алтан булаг сумын нутагт өгөөмөрийн гэж ийм одоо газар байдаг. Тэгээ эдгээрээс ер нь жоохон аль өгөөмөрт нь 2 дугаар үед мэндэлсэн бэ гэдэг эцэслээд лавлан одоо шийдээд энэ дээр одоо гэрэл тишээ одоо босгосон. Ялангуяа энэ Богд Зүзэн дам нутагтарын одоо намтрын судлалд энэ бол бас томоохон гэрч түүх болон одоо үлдэх ийм зүйл болсон гэж өгөмж байна. 2 дугаар угдын талаар тэр үед нэлээд бүрхэгдүү үдэгдүү байсан ийм цаг үед аймгийн хурлаан асуудал оруулж 290 жилийн ойгийн тэмдэглэе гэдэг. Тэгээд аймгийн маань одоо сайхан сэгээдэн залуучууд хүлээж авч ажил үйлс болгож ингэж байсан. Өнөөдөр 300 жилийн ойгийн та бид бүгдээрээ бодтой биетэй ажил хийгээд
тэмдэглэж байна. Ахмад хүний хувьд нутаг орныхоо одоо алдар цуутай хүмүүсийн нэр алдрыг залуу үеийнхэнд сэтгэл санаанд нь үлдээ гэж бодож ингэж байлаа. Одоо тэгээд энэ сан сэтсэн ажил үйлс болж ийм сайхан байгаад одоо баяртай байна. Одоо олон сайхан эрдэнэт мэргээ том ламбар төрсөн. Одоо энд бол 2 дугаар богдод төрсөн гэрийн боор байна. Доошоо бол туулын гүнээ хүрээ гэж байна. Энийг хурдталт баяртын жас гэж байна. Олон сайхан юм одоо түүхэнд орцтууд байдаг. За тэгээд нутгийн маань ахмадууд, малч дэрэгд маань бас энэ тухайн 2 дугаар богдын мэндэлсэн хүй цогсон нутгийг бас хайрлж хамгаалж бас хамгаалсаар ирсэн. За тэгээд Алтан болог сумын нутгийн зөвлөлийн дарга Хинч ахын мөнх эрдний санаачлагаар замун Цэрэндогийн амар санаа цэцэг дэлгэрнээр одоо хамтарч одоо бид бүхэн бас нэг энэ сайхан гэрэлт соврогыг босголоо. Үндсэндээ энэ маань бол түүхийн шаргал хуудсанд одоо бичигдэж явжсэн зүйлийг бид нар өнөөдөр бас боддоор сүндэрлүүлж гэрэлт хөшөө босгож байгаа маань ирээдүйн хойч үеийг тэр түүхэн эрхэм хүмүүнээр бахархах, Монголынхон түүх соёлоор бахархах тэр одоо бие хүн болж төлөвшөх тэр нөхцөлийг бас бүрдүүлж байгаамаа. За өнөөдөр 2 дугаар өгд Жавзан дамд Усан Дамидомын гигантны үүсгэн байгуулсан Богдын өрөөний Номын их аймаг Мэргэд гарахын оронд Ачаанбал дацсанд 2 дугаар өгдийн 300 жилийн ой тохиолдуулан 10 богдын донч туюу мянган дахлын хурлыг хурж байна. За энэхүү хурал нь бол 10 богдтон дахил өргөдөг. Ер нь хурлуудын уламжлалаар бол 7 гишүүнт буян урах чуулганаар хойч хойчин шавь нэрийн буян заяаг даатгаж 10 богдтон дахил өргөдөг хурал байдаг. За энэ удаагийн хурал нь болохоор 2 дугаар өгд Усан Дамидомыг голдож тэр богдынхаа алдрыг мөхчүүлж энэ хүний мэндэлсний 300 жилийн ойд зориулан хурж байгаагаараа онцлогтой. Ер нь 2 дугаар богд Жавзан дам хотогт 1-р Алтан ургийн одоо хүн өндөргээний адил яг одоо энэ Монголын одоо Чингис хааны одоо шууд удам мөхсааны одоо юм хүн байсан учраас монголчуудын шашны хувьд ч тэр одоо Алтан ургийн одоо Тэнгэрийн тойн одоо ноён хүний одоо удам мөхсааны хувьд ч гэсэндээ монголчуудын ер нь одоо энэ шашны одоо тэргүүн байх ер нь тэр тухайн одоо ард түмний ихтгэл үнэмшлийн одоо гол одоо удирдагч нь байж чадах ийм одоо сонгогдсон ийм одоо том их хөв заяа одоо өнгөрүүлсэн хавтагтал та. Ялангуяа 17 дугаар зууны сүүл 18 дугаар зууны ихэнх 19 дугаар зууны ихэнх гэдэг бол монголчуудын Монголын сортой эрдэмтэн мэргэд төрөн гардаг. Эрдэмтэн зохиол бүтээлээ одоо бичдэг. Гол төв тэл дээр одоо шинжлэх ухааны хэл нь болж байсан. Тухайн шинжлэх ухааны хэл болсон төв тэл дээр зохиол бүтээлээ бичсэн 500 гаруй эрдэмтэн лам нар гарсан. Тэр одоо гол үндэс их хаанаас их болог ихтэй юм бэ гэх юм бол энэ богд нарын өвдгөн байгуулсан энэ гүн ухааны сургууль, Тарны гүн ухааны сургууль гэдэг энэ сургуулиудтай уялдаа холбоотой. Эндээс гарсан төрөн гарсан эрдэмтэд нутаг орон болгонд очиж сургууль байгуулж одоо хошуу нутагтаа одоо олон одоо дацсангууд байгуулж энд одоо их хүрээнд байгуулсан Ачаанбал дацсан гэдэг тэр одоо наландрын одоо том хийдийн эрдэмтэн мэргэдийн одоо гол судлан суралцдаг, ном судалдаг энэ одоос үлгэр авч хошуу нутаг болгонд байгуулсан нь Монгол орон даяар Бурхны шишний ялангуяа энэ гүн ухааны одоо сургалтын гол атсан байгуулахын үндэслэхийг тавьсан юм бол 2 дугаар өгдөө салшгүй одоо холбоотой. Тэгэхээр ийм чухал гол зүйлийг нь бол хийж нөгөө өндөргийн зан узрын хотгтын одоо анх байгуулсан их хүрээний тэр Бурхны шишний гол одоо мэлмийг нь Бурхны шишний 2 гол мэлмийг нээсэн гэж эрдэмтэн судлаачид өгнөд байгаагийн хол цаад учралтах юм бол үүнтэй одоо холбоотой юм аа. Монголын одоо богдуудын дотроос бол анх дугаар богд болон 2 дугаар богд хоёр бол одоо төшөөт хан алхын одоо төшөөт ханы одоо удмын Монголын одоо Алтан ургийн ийм одоо хөвүүд одоо байсан. Тэгээд Монгол оронд бол одоо шашин номыг бол сайхан дэлгэрүүлэх ийм одоо үйл ажиллагаанд бол маш их чухалчлан одоо оролцсон ийм түүхэн одоо хүмүүс юм аа гэж ингэж үздэг. Эхэн Монгол улсын шашны тэргүүн халах Жавзан дамбын хуйлгаан дүр шашин төрийн нэрт зүтгэлтэн шашныг дэлгэрүүлэгч, амьтныг жаргуулагч, 2 дугаар богд сайн оюут шашны зул Лувсан дамби донмэ шашин амьтны тусыг хязгааргүй зохиож, Бурхны шашны гэрэл гэгээг бадамлуулж, Монголын тусгаар тогтнол шашин соёлын төлөө нэгэн насны амьдралаа зориулж, түүхэн их хэргийг бүтээснийг нэхэн дурсаж нэмэн бахархлаа.